За. Тэгээ өнөөдөр NFT гэсэн сэдвээр ярилцъя гэж бодож чинь. Тэгээд яагаад NFT гэдэг сэдвээ сонгоо гэхээр миний хувьд гэх юм бол нэг трендээс хоцроод байгаа юм шиг санагдаад байна. Энэ одоо FOMO гэдэг зүйлээ. Тийм болохоор яг нэг зэгцтэй зөв мэдлэг явж өөрөө хайж олж байгаа. Энд тийм нэг тийм мэдээ энэ харж яснаас нэлээд бас судлаад явуулсан бодолтой байгаа. Тэгээд өнөөдрийн гол зорилго нь юм бол нэг өөртөө нэг эдгээр асуултуудыг тавьж хагаад эдгээр асуултуудад нэг хариулж чаддаг болчих юм бол бас нэг гайгүй мэдлэгтэй болчих юм байна гэж бодож байна. Эхнийх нь бол яг NFT гэж яг юу байгаад байна. Тэгээ яг бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Тэгээ яг сүүлийн үед гарч ирээд байгаа одоо блокчейн гэж яриад байгаа. Энтэй бол яг юугаар ялгаатай байна? Тэгээд сүүлд бас тав мэдсэн байх юм. Facebook нэрээ өөрчилсөн. Яагаад нэрээ өөрчилж вэ? Тэгээд одоо энэ дижитал мөнгө юм, cryptocurrency гэдэг. Тэгээ ойрын 1 жил энэ гэх юм бол биткойн гэж байдаг. Тэгээ биткойноос илүү Ethereum нь яагаад хамаагүй илүү өсөлт нь сайн байгаа юм шиг юм тийм. Иймэрхүү асуулууд бас өнөөдрийнхөө югаараас хариулж чадах хэмжээнд болох болоо гэж бодож байна. Тэгээ нэг дисклеймер авах гэдэг миний хувьд бол ямар ч мэрэгчлэн биш, зүгээр нэг сонирхогч байгаа. Тэгээ одоогийн үед бол ямар ч нэртэй авах байна. Тэгээ одоо ерөнхийдөө бас судалгаагаа үргэлжлүүлж байгаа юмнаас хойш бас авах бодолтой байгаа. За тэгээ эхний сэдвт ороод өнөөдрийн сэдв бол нэг иймэрхүү 1 2 3 6 хэсэг юм уу? Тэгээс нэг ангиллаад бичсэн байгаа. За эхнийгээр яг NFT гэж юу вэ гэдгээ тэглээд авчих үзээрэй. Юу гэхээр нэг үгээр хэлэх юм бол яг технологийн хувьсгал. Технологийн хувьсгал гэхээр орчин үед бас маш их технологийн хувьсгал болж байгаа. Гэтэ юугаар онцлог гэхээр яг одоо жигээ одоо бид нар одоо хэрэглэгч бид нартай шууд 100% нөлөөлөх технологи хувьсгал юм гэдэг болчиход байна. Тэгээд өнөө хүртэлх технологийн хувьсгалууд чинь томод нь юу байсан бэ гэхээр интернет гэдэг одоо 90 онд те нэлээд бүүн болсон. Тэгээд нэг .com bubble энэ гэж ярьдаг. Бүх компаниуд одоо интернет ашиглаж ирсэн гэх юм уу. Тэгээд түүний дараагаар одоо бас нэлээд том гэх юм бол SMS интернет те хүмүүр одоо өөрийн хувийн аккаунттай болоод тэндээ бас бүгд хувийн орон зай үүсгэж явж байгаа. Ингээл яг хэрэглэгч нарт одоо ингээд шууд хамаатай болж ирж байгаа. Тэгээд саяхан ч гэх юм байна. iPhone энэ гэдэг ухаалаг утас гарч ирсэн. Одоо хүн болгон ч гэдэг ухаалаг утас барьдаг болж байна. Тэгээд миний харж байгаагаар гэх юм бол NFT гэдэг юм одоо нэг хэдхэн жилийн дараа хүн болгоо одоо энэ ярьдаг тийм технологи болчих учраас эртхэн бас мэдээд авчих гэсэн бодолтой байна. Тэгээд яг NFT гэдэг яг магчилж орчуулах юм бол non-fungible token гэдэг байгаа. Бас тийм нэлээд хэцүү англи хэлнүүд. Тэгээ анх одоо ингэ сонсоход бол тийм бас жоохон мэдэхгүй юм. Яг токен гэдэг нь яг юу гэсэн ч үг юм те. Яг тийм IT-ийн хүн байсан ч бас нэг мэдэхгүй юм байгаад байгаа. Тэгээд тийм болохоор яг эдгээр үгнүүд галзын дараа нь бусад сэдвүүдээр бас өнөө дараагаараас дурдах болно. Тэгээд ер нь яг монгол хэлээр орчуулад нэг үгээр хэлэх юм бол тийм дахин давтагдчихвээ дижитал хөрөнгө гэдэг нэг магчлаад орчуулсан байгаа. Тэгээд яг хөрөнгө гэдэг эд зүйл юм шиг бодож яг энэ юу юм бэ гэхээр энэ дээр хэлсэн ч нэрээ тийм технологи юм аа тийм технологи буюу энэ дижитал улсууд юм. Юуны технологийн яг нэг NFT гэдэг байгаа юм шиг үгсэн. Тэгээд юуны технологи гэхээр энэ дижитал хөрөнгө гэдэг. За тэгвэл яг дижитал хөрөнгө нь яг юу юм бэ гэдгийг бид нэр ихлэ тодорхойлох хэрэгтэй болчихно. Тэгэх юм бол одоо жишээ нь одоо ингэж бичсэн байгаа. Тэгээд таны Facebook зурагчсан ч гэж болно тийм. Тэгээд бидний хийж байгаа өнөөдрийн YouTube видео хийж болно. Эсвэл таны гаргасан одоо Spotify дээр тавьж байгаа дуучин ч болно. Өдөр болгон бидний үзэж байгаа Netflix movie. Яг юу хэлээд байна гэхээр яг тийм интернет орчин буюу тийм онлайн орчинд тийм хийгдсэн. Тэгээд түүн дээр ашиглагддаг. Түүнийг бид өдөр бүр хэрэглэдэг тийм бүтээлүүдийг ерөнхийдөө дижитал хөрөнгө гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр одоо энэ баг бүхэл зүйл ер нь баг боломжтой юм дижитал орчинд орчуулсан байгаа. Тэгвэл одоо бид нэр дижитал хөрөнгөийг өнөө хүртэл хэрхэн яг хэрэглээд ирчихээ гэсэн тийм асуудал гарч ирнэ гэж бодож байна. Тэгэх юм бол яг бидний хувьд бол одоо энэ янз бүр яг төлбөрөө төлөөд хэрэглэдэг ч юм уу одоо жишээлбэл Netflix муу юм тий. Бид нар сар болгоныхоо мөнгөийг төлөөд хэрэглэж байна. Гэхдээ Facebook, YouTube энтриг бол хийхтэй бид нар үнэгээр хэрэглэж байгаа. YouTube-ээр ч гэсэн дуугаа сонсчдаг. Тэгээ Facebook-оор ч гэсэн үнэгээр зэрэг аваад Instagram-аар ч гэсэн бараг зургууд үзье авчдаг. Интернетээр ч Google-ээр хүссэн юм аа ингээд хайгаад олоод үзчихдэг юм. Ерөнхийдөө бол дижитал одоо энэ зүйлүүд нь ихэнх нь бол үнэгүй гэсэн бас байдалтай байгаа. Тэгээ дээрээс нь бид нар яадаг вэ гэхээр ялангуяа бусдтайгаа шеэрлдэг, хуваалцдаг. Одоо энэ shared copy гэх юм уу.
Тэхийн нэгнийхээ зургийг шеэр хийх ч юм уу. Эсвэл энэ дээр нэг юм видео байна. Энэ дээр ийм зураг байна. Чамраа явуул гэх юм. Ингээд дижитал байгаа энэ хөрөнгөө бол бид ингээд хүссэн үед ингээд хуваалцдаг байсан. Одоо ч тэгж байгаа тийм. Тэгээ дээрээс нь бид нэр түүнийг ажилтгаа өөрийн болгож авах боломжтой. Одоо интернеттэй нэг амар гоё дуртай тамирчны чинь зураг байлаа гэхэд нэг юугтээ ботон дараад өөртөө хадгалаад авчдаг ч юм. Эсвэл нэг хүссэн юм одоо ингээд скриншот хийдэж штэ тийм ингээд татчих байгаа л. Тэрнтэй адилхан ингээд ер нь өөртөө хадгалж авах боломжтой байгаа. Тэгээд яг юу гэсэн үг гэхээр дижитал юмнууд чинь одоо яг проблем юу вэ гэхээр ингээд копидох боломжтой байгаа. Тэгэхээр копидох боломжтой гэдэг чинь яг ингээд чинь яг хөрөнгө гэдэг утгаар үнц ингээд байхгүй юм шиг гэсэн ингээд том асуудал гараад ирчихсэн. Байсан. Тэгээд яг бидний хэрэглэгчид нэг асуудал юм бол чинь ингээд асуудалтай хүмүүс бол байгаа даа. Тэгэхээр үүнийг бол за хэдүүлээ үнцэнтэй байлгаа гэдэг нэг тиймэрхүү ерөнхийдөө асуудал нь гарч ирсэн гэж хэлдэг. Тэгээд хин одоо ийм зүйл үнцэнтэй байлгаа гэж дуурайд байна гэхлээр одоо хамгийн ихний одоо фронтер их юм уу те анх ингэж өөрсдөд нь ашиггүй байгаа зүйл их юм уу яалтчих юм одоо урлаг соёл юм. Буюу одоо ийм бүтээл хийдэг хүмүүс гэсэн. Одоо жишээлбэл тэгээд бид нэр одоо ингээ хүссэн зургаач Instagram-аар үзчихсэн те видеогооч гэсэн ютубер үзчихсэн. Бид нэр хүмүүс ингээ ууг нь бол ингээ юм хийгээд тэгээд анч тэрийг ингээ хүснээр одоо хүмүүс хуйлаад хин нэгний хийсэн видеог нь хуйлаад өөрийнхөө видео болгоод тавьчих болно юм те. Тийм байдал газар авчихсан. Тийм болохоор энийг ямар нэгэн аргаар шийдье гэсэн нэг тиймэрхүү асуудал гарч ирж байгаа. Тэгэх юм бол нэг юм асуудал байгаа те. Тэгээд за тэгвэл за энэ нэг одоо юм зураг байна, видео байна те. Тэгвэл яг энэ яг одоо жишээ нь хин нэгэн YouTube дээр нэг видео тавьлаа гэх. Тэр видеог одоо тэр тавьсан хүнийх нь гэдгийг хэрхэн батлах вэ гэсэн хамгийн том асуудал гарч ирж байгаа. Тэгээд энэ яг одоо бол яг өнөө хүртэл юм энэтийг гарч ирэх хүртэл одоо батлах асуудал нь тийм нэг тийм бүрэн шийдэгдэг байсан. Тэгэхээр одоо жишээлбэл хин нэгэн хүний нэг амар гоё хийсэн видеог би яаж суулгаад өөрөөхөө тавиал тэгээд YouTube-ээр тавиал яг юм бас урьдчилгаар мөнгө олох боломжтой. Нөгөө яг миний видеог гэсэн тэгээд бараг тийм батлах болцоос байхгүй одоо. Эсрэгээрээ одоо жишээлбэл дижитал хөрөнгө гэдэг дижитал эд юм яг эсрэг нь ихээр физикал эд зүйлж байгаа гэдэг биетэй одоо ийм машин байрч гэдэг юм те одоо хувцс гэдэг юм. Эдгээр бол яг тийм яг биетэй учраас яг батлах боломжтой энэ бол яг миний зүйл гэдэг зүйлийг одоо батлах боломжтой байгаа. Жишээлбэл байрны орд дээр чинь машин гэдэг ингээ устай бүртгэлтэй ч юм дээ тэр хот аймагда хоттой бүртгэлтэй ч юм уу. Тийм байгаа болохоор батлах боломжтой байгаа. Тэг өнөө хүртэл дижитал хөрөнгө бол ямар ч батлах болцоог байсан маа гэсэн юм байна. Тэгвэл яг NFT гэдэг юм технологи нь ерөөдөө гарч ирснээрээ за энэ дижитал орчинд байгаа юм уу гэж яг хиний өмчөө те. Энэ яг хинийх вэ гэдэг яг баталж өгөө гэдэг тийм. Тэгээ яг тийм шинэ десарт технологи гэх юм уу. Тэгээ хувьсэл авчирсан технологи байгаад байгаа. За тэгвэл за ийм амар сүртэй тийм технологи гараад ирчихлээ. Тэгвэл энэ яг дотроо хэрхэн яг яаж ажиллаад байгаа юм гэсэн асуудал гарч ирэх баг. Тэгэхээр яг та бүхэн яг мэдж байгаа юм блокчейн гэж гарч ирсэн. Тэгээ блокчейн гэж гарч ирээд тэрний дараа гараад ингээд янз бүрийн койнууд те. Койнууд буюу одоо дижитал хэлбэрдэх одоо мөнгөнүүд гэх юм те гарч ирээд явсан баг. Яг эдэртэй ерөөхдөө шууд холбоотой болчихно. Тэгэхээр яг энэ блокчейн гэдэг бас нэг тийм бас нэлээд том агуу тийм бас тийм технологи байгаа. Яг түүнийг ашигласан систем л гоо NFT болов авчиж байгаа. Тэгэхээр блокчейн тухай өнөөдөр ярихгүй. Гэхдээ яг блокчейн зүгээр нэг тийм өөрөөхөө нэг хувийн нэг хэлбэртэй бол нэг тийм энийг харахад ерөнхийдөө тодорхой баг. Яг өнөө хүртэл яг бидний амьдрал систем бол нэг тийм centralized билээ нэг төвтэй. Одоо жишээлбэл нэг улс байлаа гэж бодоход. Тэгээд засгийн газар нь одоо ингэ байж байгаа ч юм уу. Тэгээд банк байлаа гэж төв банк ингэ байж байгаа. Түүнийг удирддаг. За нэг хаан цэцэрлэгт улс байлаа гэдэг улс нь хийж идэг. Парламентын цэцэрлэгт улс байлаа гэдэг ерхий сайд ингэ байж байгаа юм. Тэгээд бусдаа ингэ удирдах явдаг. Блокчейн гэдэг технологи нь бол ийм байхгүй. Хүн болгон баг тэгш хэрэгтэй маяг. Тэгээд нэг толгой байхгүй. Бөөнөрөө тэгш хэрэгтэй. Тэгээд юу гэх юм хинч удирдуулахгүй гэсэн нэг тийм одоо юу гэх юм нэг тийм мөрөөдлийн нэг тийм нийгэм маягийн гэж ойлгож байна. Гэхдээ энэ нэг технологи тэгээд одоо нэг болгоно одоо ингээд блок гэж нэрлэж байгаа. Тэгэхээр бүх холбоотой блокуудыг нэргэдэг блокчейн гэдэг нэрлэж байгаа маа. Тэгээд яг ямар шинж чанартай вэ гэхээр түрүү хэлсэн ямар ч тийм удирдлага байхгүй байгаад байгаа. Тийм болохоор яг бүгд иш хэрэгтэй. Дээрээс нь яг гэхээр яг итгэж болно гэдэг нь яг найдвартай л гэж хэлээд байна. Тэгэхээр
Тэргээр удирдлага байна гэдэг нь болохоор жоохон найдлага болчиход. Тэгэхээр тэр удирдлага яаж хийх түүний харлаа. Жишээлбэл саяных дээр бол ямар ч удирдлага байхгүй учраас ерөөхдөө яг зөв бол зөв, буруу бол буруу гараал явна гэсэн. Тэгэхээр энэ бол яг ийм байдаг, яг л ийм байдаг юм. Тийм болохоор бас тийм аюулгүй байхгүй гэдэг би ч гэсэн байна. Тийм болохоор ямар ч блокчейн гэдэг тийм агуу технологи байгаа. Түүн дээр л ямар ч тийм удирдлага байхгүй, хүн болгонд их хэрэгтэй. Энэ зүйлийг чи яг тийм одоо нэг бол нэг оролцсон бол яг нэг л гэж гарч ирэх юм уу те. Энэ бол ийм юм гэсэн бол яг л тэр нэг хэврээл байна. Хинч түүнийг чинь өөрчилж чадахгүй те. Одоо урдуурч ороод айлгал өгөөд өөрчилж ямар ч боломжгүй. Та харин түүний эзэмшдэг те. Та нэг ингээд оролцсон байх юм бол тэр чинь хизээж өөрчлөгдөхгүй гэсэн юм байна. Бид ер нь блокчейн ер нь тайлбарлацгаая. Тэгэх юм бол яг NFT нь болохоор энэ технологиг ашигласан одоо бүртгэлийн систем болоод ирчихэж байгаа. Буюу одоо блокчейн гэдэг юм технологиг яг ингээд бидний өдөр тутмын яг хэрэглээнд авчирсан юм нь NFT гэж бас хэлж байна. Тэр яг яаж бид нар хэрэглэх ёстой вэ гэхлээр одоо яриад юм. Дижитал өмчөө бол бид нар блокчейн технологиг ашиглан ингээд бүртгүүлчихэж байгаа. Тэгээ энэ бол яг миний зэрэг. Энэ бол миний видео гэдэг. Тэгэх юм бол энэ технологийн ерөөхдөө чинийх юм нэг батлаад өгч байна. Тийм болохоор энэ юм цаана байгаа технологи нэг ингээд яг одоо жишээлбэл энэ байр миний байр шиг гэдэг уус баталж өгдөг байсан бол блокчейн NFT-г ашигласнаар яг энэ бол чиний бүтээлээ гэдгийг ерөөхдөө батлах тамга тэмдгийг ерөөхдөө тавиад өгч байгаа гэж энэ хараагаар хэлж болно. Тийм болохоор и одоо жишээлбэл энэ зурагт энэ дижитал хөрөнгө хиний зүйлээ гэх бол хизээч хинч шалгаж болно. Бас өөрөө ч гэсэн энэ яг миний зүйлээ гэж батлах нэг юм шууд бүрэн боломжтой. Мэдээж онлайн интернет орчинд байгаа болохоор шиг интернет ашиглаад бас нэг зүйл нь бол тийм өнөө хүртэл одоо энэ өмч дижитал хөрөнгө байлаа гэж бодоход анх хин үүсгэсэн те дараа нь хинт дамжсан. Хинт дамжсаар байгаа одоо яг тэгээд одоо яг хиний өмч болсон гэдэг яг өнөө хүртэл тийм түүхийн ч гэсэн ирээд харах боломжтой бол явчихж байгаа. Тэгээд түрүүнд дөрдсөн хэлснээр бас энэ болохоор те таны юм бол яг таныг бүтээлээрээ болохоор хинч одоо юу гэх юм дундуур нараад ардуур урдуурч ороод ингээд чиний юм бишээ гэдэг тийм ямарч боломжгүй гэдэг нь блокчейн байна. Тэгэхээр яг юу гэсэн үг вэ? Блокчейн технологиор суурилсан бүртгэлийн систем, дижитал бүртгэлийн систем маа гэдэг энэ хэлтэй ерөнхийдөө байгаа. Тэгвэл яг юу бүртгээд байна гэсэн асуудал гарч ирнэ те. За үнэхээр тийм лаг тийм гоё технологи юм байна. Тэгвэл яг шинэ юу бүртгээд түрүү яг хэлсэн яг юмудаас гадна бидэл яг орчуулганд орё гэж бодож байна. Тэгэхээр NFT гэхээр non-fungible token гэж нэрлэдэг байгаа. Яг ингэ орчуулах юм бол эхлээд fungible гэдэг үгийг орчуулж байгаа. Fungible гэхээр тийм яг тийм хоёр жишээлбэл ижлэхэн зүйл байхад түүнийг ингээд солилцох боломжтой зүйлийг хэлээд байгаа тийм. Жишээлбэл яг юу вэ гэхээр одоо мөнгөний тэмдэгттэй мөнгө гэж байна. Одоо жишээл надаа нэг 1000 төгрөг байлаа гэж бодъё тийм. 1000 төгрөг байдаг одоо яг манай найз бас 1000 төгрөг байлаа гэж. Тэгэхээр надад байгаа 1000 төгрөгийн үнэлгээ манай найзтай байгаа 1000 төгрөгийн ямар ч үнэлгээ ижлэх учраас хоёр мөнгө солилцож болно. Тийм болохоор нэг тэр одоо яг нэг бүрийнх нь хоорондох ялгаа ямарч байхгүй зүйлийг бол юм fungible буюу хоорондоо солилцох боловсролтой зүйлүүд гэж тодорхойлцоод байгаа. Одоо жишээл өөр ямар зүйлүүд байж болох вэ гэхээр хувьцаач гэж байна тийм бонд ч гэж болно. Жишээлбэл би одоо тийм өсөө хувьцаат компани хувьцаат гэдэг шиг эзэмшдэг. Одоо манай найз ч юм уу өөр хин эзэмшдэг гэж хоёр адилхан аргаар шигээ солилцсон ч ямар ч ялгаа байхгүй тийм зүйлийг хэлж байгаа. Эсрэгээр non fungible гэх нь ижлэх юмнууд байсан ч солилцох боломжгүй зүйлүүдийг хэлээд юм тодорхойлж болно. Тэгэхээр яг энэ болохоор яг нэг тус бүр нь хоорондоо ялгаатай. Жишээлбэл хүн бол нэг тус бүр нь ялгаатай гэдэг шиг тийм болоод байгаа. Тэгэхээр энэ дээр яг хамгийн тод жишээнүүд нь юу вэ гэхээр урлагийн бүтээлүүдтэй. Жишээлбэл нэг зураач байлаа гэж бодоход нэг зураг ингээд юм копидол заах зураад гэж бодлоо. Гэхдээ нэг зурсан зураг болгоно ингээ хоорондоо ялгаатай. Түүнийг ингээд өөр хөндлөх боломжтой тийм. Одоо жишээлбэл дуу байж болно. Одоо видео ч нэг бүр нь ингээд хоорондоо ялгаатай байгаа. Тийм зүйлүүдийг ямар ч тийм солилцох боломжгүй зүйлийг нэрлэж байгаа. За тэгэх юм бол энэ бол яг физик гэхээр ярьж байгаа юм да. Тэгэх юм бол яг digital fungible гэхээр яг юу вэ гэхээр яг бидний одоо Монголд ч хэвэл бүүн болоод байгаа нэг биткойн гэдэг юм тийм. Яг дижитал мөнгөнд дэвсгэрчүүд бол ингээд бас дижитал хэлбэр дээр ингээд ямарсан хоорондоо солилцсон ч ямар ч тийм хинч асуудал байхгүй. Яг л ижлэхэн үнцэнтэй учраас. Харин дижитал хэлбэрт нэгэ солилцсон жиг ингээд нэг тус бүр нөөр
одоо тийм бүтээлүүд гэх юм бол одоо яг өнөөдөр яг яриад байгаа эдгээр зүйлүүд бас хоорондоо гарч ирээд байгаа. Одоо тэгээд хамгийн гол юм болохоор нэг тус бүр нөр хоорондоо ялгаатай хэдэж дахин давтагдахгүй тийм дижитал юмнуудыг өөрийнхөө болохоор тийм non-fungible digital asset гэж яхан нэрлэдэг байна. Тэгвэл яг token гэж юу гэсэн үг вэ гэхээр энэ бол амар энгийн одоо ямар нэгэн нэг одоо бүртгэнэ гэдэг чинь тийм юм байдаг дугаар үг гэсэн. Тэгэхээр таны янууд энэ хөрөнгийг чинь token буюу одоо тийм хэдэж давтагдчихгүй тийм дугаар өгöd одоо тэр блокчейн гэдэг технологи дээр хадгалцлага гэсэн үг болчихсон. Тийм болохоор та энэ token буюу энэ дугаараа мэддэг байхад яг таны юу зэмждгийг чи ерөнхийдөө мэдчихэж болно. Эсвэл хин нэг token-ыг яг мэддэг байлаа гэж бодоход юу гэх яг юу зэмждгийг бас мэдэх боломжтой ч юм те. Одоо тэрэн дээр юу бүртгэлтэй байгааг мэдэх боломжтой гэдэг. Тийм болохоор яг NFT гэсэн үг бас ингэ ардны яваад байгаа. За тэгвэл энэ технологи гарч ирээд яг олон юм ингээд бүртгээд идэв юм байна. Тэгвэл яг өмчлөөд бид нар яг яах юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Түрүү яг дурдсанаар одоо яг уран бүтээлч таад ингээд бас хэцүү байгаа гэдэг. Тэрнээс гадна ч хэлбэл яг ингээд бидний өмч гэсэн тийм ялангуяа дижитал бидний өмч хэсэгдсэн бидний ингээд орлого хэсэгтэй ингээд шууд холбоотой явж байгаа. Тийм болохоор түүнийг ингээд худалдаалах боломжтой. Одоо трейд хийхдээ эсвэл энийг нь зараад арай жоо хямдхан худалдаж аваад үнтэйгээр зардаг ч юм уу тийм мэдээж боломжтой байгаа. Бас юу гэхээр тэр зүйл чинь дэлхийд ганц байгаа гэсэн тийм баталгааг нь авчихна. Тийм болохоор тийм үнцэн яг дүн дээр гарч ирж байгаа болохоор өөр нэг юм тийм копи бүтээгдэхүүн гарч ирсэн ч гэсэн яг танд оригинал нь байгаа болохоор тэр хүмүүсээс та юу гэх юм энэ юу гэх юм баг тэр хүмүүсийг юу гэх юм шүүгдэх боломжтой ч юм уу те тэр хүмүүс одоо ингээ хууль бисээ хийх бас боломжтой бас болоод байгаа. Тэгээд дээрээс нь яг хоо энэ яг таны өмч юу гэдгийг чи яг энэ систем яг 100% нотлоод өгчөж байгаа болохоор бас бидний хувьд бол нэлээд хэрэглэгчийн хувьд бол бас нэлээд ашигтай болоод байгаа. Бас тиймэрхүү давуу талуудтай байна. За өнөө хүртэлхтэй хадаа ингэж яг оршил нэлээд удаа явчихлаа. Тэгмэл хэдий яг юу байгаад ингэж нэлээд тодорхой мэд харж үзье гэж бодож байна. Тэгээд экосистем гэж байгаа. Тэгээд блокчейн NFT төрөл экосистемүүд гэх юм бол одоо ингээд аль хэзээний одоо ингээд хөгжөөд эхэлчихсэн. Одоо Монголд ч гэсэн одоо ингээд Монгол NFT гэж гарч ирж байсан зүйлд. Тэгээд яг хоо дэлхий бол ингээд угаасаа хөгжөөд яг фронтир болоо явж байна. Янз бүрийн юмнууд ингээд хөгжөөд амар том болсон. Тэгээд маркетплейсүүд бол захууд нэг үүсчихсэн. Янз бүрийн салбартаар байгаа. Тэгээд бас эндээс жишээлбэл одоо энэ хамгийн алдартай OpenSea гэдэг хамгийн том юм чинь яг ингээд орж үзье гэж бодоод энэ дээр ямар бүтээгдэхүүнүүд байна те. Одоо жишээл энэ rank ийш орж үзлээхэд ингээд ерөнхийдөө хин нэг ингээд бүтээсэн өөрийнхөө тийм дижитал те онлайн орчинд баригдсан бүтээлээ ингээд тавьчихж байгаа. Түүнийг одоо ингээд тавиад тэр нь худалдаж авах боломжтой болчихж байгаа гэсэн. Одоо чинь энэ зургийг гэрээ авах юм бол хэдэн $7,000 байх. $7,600 авах юм байна. Зөвхөн энэ зургийг те. Тэр энэ зураг болохоор дэлхийд ганцхан байгаа. Тэгээд зөвхөн та эзэмшнэ гэсэн хэлбэрээр утгатай болж явчихж байгаа. Тэгээд тий одоо ингээд маркетнализм хөгжчихсэн. Тэгэхээр энэ бол яг зөв зураг буюу арт ч юм уу хэлбэрээр зөвхөн ерөнхийдөө нэг л хэлбэр нь болоод байгаа. Тэгээд NFT доторх юмныхаа зөвхөн нэг хэсэг нь л гэсэн утгатай. За тэгээд яг өнөө хүртэл хичээлэл яг энэ яаж бүүн болчихоо гэсэн бас юм байгаа. Тэгээд одоо жишээ нь энэ Twitter гэж тав хүнийг хахаас SMS байгаа. Тэгээд гол нь одоо ингээд яг энэ медиа ч юм одоо ингээд бүүн болоод байгаа шалтгаан байна. 2021 онд одоо хэдхэн сарын өмнө одоо энэ 3 сарын одоо энэ жишээлбэл 3 сард болсон үйл явдал. Тэгээд Twitter одоо ингээд үүсгэсэн хүний CEO-ийнх нь үүсгэсэн хүний хамгийн анхны ингээд бичсэн твит нь жишээлбэл зөв энэ твит гэдэг одоо энэ дижитал одоо бүтээл нь буюу одоо Twitter дээр ч ихтэй биш зөвхөн Twitter-аар ганц бичсэн одоо энэ одоо текст юм. Одоо энэ болохоор энийг бүтээл гэж үзээд одоо энэ хиний бүтээл гэхээр одоо энэ Twitter-ийн CEO буюу Jack Dorsey-ийн бүтээл үнийг болоод ингээд хинийг нь зарж болж байгаа тийм. Тэгэхээр энийг бол бараг $3 сая ингээд худалдаалагдсан жишээ байгаа даа. Тэгэхээр бас нэг иймэрхүү юм болж байна. Тэгээд энийг жишээлбэл яагаад ийм үедээ худалдаж аваад нэг асуудал бас гарч иж магадгүй. Энэ бол яг тийм хөрөнгө оруулалт юу гэх юм хувийн өмч гэдэг утгаараа яг тэр авж байгаа үн
үнийг яг үнэхээр тийм үн цэнтэй гэж үнэлсэн учраас ингээд ийм үнэтэй үнээр чамайг бодлож аваад байгаа тийм дуудлага бодлоо байна. Тэгээ өнөө хүртэлх жишээлбэл хамгийн үнэтэй бүтээл юм бол та бүхэн NFT бол судалж байсан бол мэдэх хахад ийм зураг байгаад байгаа. Дижитал артист. Одоо жишээлбэл нэг болгоно өөрийнх нь өдөр болго ингээд зурсан зураг юм байлаа. Бараг 10 гаруй жил зурсан зураг бол байгаад байгаа. Тэгээд тэрийг ингээд бүгдийг ингээд нэг зураг болгоод дуудлага бодлоонд оруулаад зарсан гэх юм. Тэгсэн чинь үн хэд ирсэн бэ гэхээр 3 сарын 11-нд ингээд дөнгөж сайхан болсон юм. Тэгээд 69 сая доллараар одоо нэг худалдаад авсан байх жишээтэй гэх юм. Тэгэхээр одоо ингээд тийм дижитал артистууд ч өөрийнхөө бүтээлийг гаргаад хин нэгэнд ингээд шууд зарах боломжтой болчихсон. Дээрээс нь бас энийг юу гэх юм ямар ч нэг юу гэх юм үн цэнтэй гэж үнэлэх боломжтой болчихлоо гэсэн. Одоо юу гэх таны бичсэн баг Facebook-ийн пост ч гэсэн юм үнэтэй болох боломжтой. Гэхдээ яагаад энэ твит үнэтэй өрөөд нэхлээр мэдээж тийм Jack Dorsey гэж хүн байна. Амар алдартай хүн. Түүний бичсэн юм учраас ингэж байгаа гэсэн бас утгаас байгаад байгаа. Тэгээ яг яагаад тэрэнд оруулаад нэхлээр хамгийн гол нь мэдээж мөнгөтэй холбоотой. Нэг бас хүмүүс хөрөнгө оруулалт гэж харж байна. Яг тэгэхээр энэ зургийг үнэтэй гэж үзээд тодлож авч байгаа болохоор бас үнэтэй зарах боломжтой байгаа. Тийм болохоор хөрөнгө оруулалт гэдэг утгаас харж байна. Дээрээс нь бас дижитал хувьсгал гэдгээр бас харж байна гэж бодож байна. Яг тэгэхээр интернет буюу одоо .com баабал те бас дээр смартфон гэж гарч ирсэн. Иймэрхүү яг тийм дисрапт хийж байгаа хувьсгал болж байгаа тийм технологиудыг ашиглахгүй л болоод ингээд ашиглахгүй ингээд буюу ингээд дижитал одоо юм ингээд хамт хүлээнэлж явахгүй байснаас болж одоо алдсан юмуд маш хичсээ байгаа. Түүн дээрээс ерөөхдөө хүн хөтөлбөртөө суралцаад одоо ийм болж байгаа тэгэхээр айл болох юм ингээд хошираад байна. Тийм болохоор бас нэлээд бүүн болоод байгаа гэж яг миний хувьд бас хараад байна. Тэгээд бидний амьдралд яг хэрхэн яаж нөлөөж эхлэх вэ гэхээр яг бас одоо баг хийх одоо юу гэх индастриуд ороод эхэлсэн байна. Буюу дижиталтай холбоотой баг бүхэл яг яаж ах нэг индастриуд ороод эхэлчихсэн. Одоо жишээ арт гэж болж байна. Metaverse гэж байна. Энэ болохоор сая Facebook-тэй холбоотой юм байна. Тэгээд гейминг байна, фэшн байна, спорт байна, мьюзик байна тийм. Яг сайн юмнууд лээ. Яг энэ жишээл байна л да. Жишээ хамгийн анх гаргасан NFT-ийн крипто бүтээгдэхүүн NFT бүтээгдэхүүн дижитал арт гэх юм бол ийм зүгээр нэг ийм дижитал нэг аватар зураг гэх юм үү хийгээл энэ яасан бэ гэхээр нэг бүр нь дэлхийд ганц байгаа. Энийгээ та бодлож авч болно гэдэг. Хэдэн мянган ширхэг болно. 10,000 ширхэг болно. Тэр хавцаа лимит дээр гаргаад тэгээд царай болгоно нөр. Энэ худалдаалагдаад аль эзэн дуусчихсан. Нэг бүрийнх нь тоотл нь бараг 300 мянган доллар болчихсон байгаа. Тэгэхээр хүмүүс ингээд авангуудаа үнэтэй зараад юм чинь тийм нэг тийм бас болоод байна. Дээрээс нь юу вэ гэхээр Metaverse гэсэн нэг ойлголт гарч ирээд байгаа. Metaverse гэдэг нь юу вэ гэхээр тийм дижитал орчинд бас нэг юу гэх юм амьдрал үүсгэж ажиллаж байгаа. Одоо энэ бол бидний яг тийм real life байгаа. Одоо бидний зогсож байгаа юм. Эсвэргээр одоо Facebook буюу 3D орчинд Facebook-тэй адилхан хүн болго өөр юм гэсэн тийм хувийн аккаунттай, character-тай тэрэн дээр ингээ өөр ингээ яваад амьдраад иж болдог тийм дижитал орчин гараад ирчих. Тэнийг яг Metaverse гэж яг нэг өөр хэлчих болно. Жишээлбэл одоо хамгийн алдартай нэг sandbox гэж байгаа юм л да. Яг гэвэл sandbox гэдэг тийм дижитал орчинд байгаа. Та тэндээ өөрийнхөө character өсгөө тэндээ ингээд ажиллаад амьдраад унтаад ирэхэд яваад иж болно. Яг гэвэл мэдээж тийм интернетээр дамжаал явчихна. Тэгээд яг энд болохоор одоо яг шинээр одоо яг бас тийм худалдаа авалтад эхэлчихэд байна. Жишээ нь одоо яг сонирхолтой жишээ их юм бол одоо энэ саяны sandbox гэж одоо ингээд дотор ингээд шинэ ертөнц үүссэн байгаа. Тэр ертөнц дээр ингээд бас газрын зураг гэж байгаа даа. Энэ газруудыг хичээлээ та ингээд худалдаад авах боломжтой болчиход байгаа байхгүй яг жинхэнэ мөнгөөр. Жишээлбэл одоо энэ дээр байгаа цэгэр өнгөнүүд нь бол ингээд бас хаахандаа зарагдаагаа байгаа газрууд нь. Тэгээ энэ логонууд байгаанууд нь энэ компаниуд нь худалдаад авсан гэсэн. Тэгмээ яг дээрээс нь харах юм бол энэ ари бол бүгдээр нь одоо Atari гэж одоо компани юм тийм. Энэ бол худалдаад аль хэзээ авчихсан бүр мөнгөөгөө. Тийм одоо юм өөр ертөнц ингээ үүсгэж хаяад тэндээ ингээ бас худалдаа авалт бас явагдаад байгаа юм гэсэн юм. Тэгээд яг орж харах юм бол тоглоом шиг мөртөө тийм нэг амьдрал шиг юм байна. Жишээ та энийг бүр нь одоо та өөрийгөө хэлж болно. Эндээ ингээ иргэд яваад ажил мэжлээ зохицуулаад баг ингээ мөнгө төргөө зараад чинь тийм хөдөлгөж аваад эсвэл өөрийнхөө амаа зараад тийм орлого оруулаад явах боломжтой юм бас ертөнцөөс ирчээд байгаа. Бас иймэрхүү юм дээр ингээ гарч ирчээ тийм. Яг үүнтэй холбогдлолтойгоор яг Facebook бол яг тийм
компанига Facebook гэдэг нэр яг Meta гэж болгоод яг энэ Metaverse гэдэг одоо ийм шинж гэх юм уу те иймэрхүү юм руу ерөнхийдөө баг өдөрлөгөөр орцгоё гэсэн нэг тийм шийдэлтэй гэж яг миний хувьд ойлгоод байгаа. Тэгээ яг дижитал 3 ертөнд шинэ амьдрал үүсгээд тэндээ шинэ үнцийг үүсгээд түүнийг яг үнцэнтэй гэж үздэг. Нэг ализны шинэ одоо бизнес эхэлж байгаа. Тэгээ гейминг байна. Тэгээд яг бүгд мэдж байгаа одоо зөвхөн тоглоом тоглоод яг өмнө нь бол төлөө тоглолт байсан. Дараа нь нөгөө тоглолт байсан. Одоо л яач чинь гэхээр нэнийгтэй гарч ирснээс болоод бараг тоглоомгоо тань бараг мөнгө өгөө гэдэг болчихсон. Яаж жишээлбэл мөнгө олох вэ гэхээр та хэдэр тоглоомын тоглоод яг хаанч давтагдахгүй тий ямар ч давтагдахгүй нэг тийм айтемтэй болчих. Айтем нэг сэлэнтэй ч юм уу бамбаатай ч юм уу тэгээд дижитал тийм хувцастай болчихж байгаа. Тэрийгээ та ингээд яг өнөө хүртэл яадаг байсан бэ гэхээр яг ч үзгүй таны хэмжээ өгдөг гэсэн. Тэрийг болохоор одоо өөр юзерт ингээд зарж болж байгаа. Тэгж мөнгө олох боломжтой болчихж байгаа. Тийм болохоор одоо ингээд NFT ашигласан тоглоомууд бол бараг эсрэгээрээ ингээд мөнгө олох хэрэгсэл болсон. Бас болоод байгаа. Тэгээд энэ дээр бас линкийг оруулсан байна. Одоо яг тийм бүрэн болоод байгаа ямар геймүүд байна те. Энэ тоглоомуудыг та хоёр тоглоод үнэхээр эксперт болох юм бол бараг зүгээр ингээд ажилласнаас бүр хит их орлоготой болох боломж яг ингээд бид нар дээр ирчээд байгаа. Иймэрхүү юм байгаа тийм. Fashion гэх юм бол тий одоо энэ саяны одоо энэ Metaverse дотор өмсөж байгаа энэ character-уудын хувц центрийг одоо юм лаглаг брэндүүд одоо ингээд бас тэрнийг ингээд дизайн хийж өгöd байгаа бас. Ийм байдлаараас энэ нэгтээс орж ирээд байгаа. Бас иймэрхүү тохиолдол байна. Бас энэ ямар сони бэ гэж бодсон ч одоо жишээлбэл нэг ийм character байлаа гэж бодоход үүнийх нь одоо яг одоо энэ одоо яг энэ одоо нэг халимшиг амьтных нь характерийн аргах нь одоо энэ юу гэх гарч ирж байгаа юм одоо яг Burberry гэж нэг брендинг юм багч шиг нэ. Иймэрхүү баг тийм баг байж бидний баг төсөөлж байгаа юмнууд хүртэл ингээ гарч ирээд үүнийг хичээд ингээ худалдаж аваад мөнгөөр худалдаж аваад ингээ зарагдаг ийм баг юм болчиход байгаа. Ямар ч тийм физикал юм байхгүй зүгээр л дижитал орчин байгаа. Хамгийн гол нь юу гэхээр энэ дэлхийд дээр ганц юм шиг гэдгийг чинь блокчейн ашиглаад батаад өгч байгаа нэг тийм юмтай болоод байгаа. Хүмүүс энийг хамгийн гол нь үнцтэй гэж яхав. Ялц үзээд юм. Дээрээс нь спорт байна. Жишээлбэл спортын жишээлбэл юу гэх юм. Спорт картууд бол ингээд дижитал хэлбэрээр баг шилжчихсэн яваад байна. Тэгээд бас энэ хайлайт гэдэг видеонууд ч гэсэн тэр чигээр одоо ингээд хоорондоо зарагдаад байна. Тэгээд LeBron James 20 секундын видео гэхэд баг энэ 200 сая доллараар зарагдсан байх жишээ юм. Тэгээд бас нэг сайн хэрэглээ нөх юм бол ямар нэгэн спорт ивент болоход одоо ингээд тасалбар зарагддаг. Тэгээд шагийн үйл ажиллагаанд баг байхгүй боломжтой болчихсон байна. Яагаад вэ гэхээр энэ TikTok NFT хэлбэрээр ингээд гаргаад зарчих юм бол хин авсан ингээд баг бүх юм системд бүртгэж болохоор хин хинд үнэтэй зарсан гэдэг юм баг гараад ирэх учраас ингээд яг юм трейс буюу ингээд юм хисторийг нь үзчих боломжтой. Өнөө хүртэл хин хідээр хөдлөсөн гэдэг. Тийм болохоор их тэр хүнээс үнэтэй хөдлөж болохгүй гэсэн тийм 4 өдөр заагаад өгчих болохоор юм. Бас юм шагийн хөдлөлт гэдэг бас байхгүй боломжтой болоод ирчихэж байгаа. Бас нэг яг сонирхолтой зүйл юм байна. Мьюзик байгаа тийм дуунууд те бидний сонсох дуртай. Spotify ингээд яг стриминг хийгээд ингээд уран бүтээлч ингээд нэг орлого олоод байгаа орлого олуулаад байгаа юм шиг байгаа. Яг үүндээ л тийм биш байгаад байгаа юм байлээ. Жишээлбэл нэг дууг одоо сонсоход жишээлбэл тэр дуу чинь 12 төгрөг одоо тооцоолж үзэхээр рекорд юм шиг байлаа. Гэхдээ өөрөө бол уран бүтээлч яг яаж орлого олдог гэсэн гэдэг CD-гээ зараад орлого олдог гэсэн. Гэхдээ стример ингээд орлого олоход тэр ивэн тэр дууг нэг сонссон ч гэсэн ингээд тэр уран бүтээлч очих мөнгө маш бага. Тэгээд жишээлбэл яг ингээд бүр дэлхийн ингээд бүр амар алдартай уран бүтээлч байхгүй бол баг тийм орлого олох боломжгүй болчиход байна. Жишээлбэл 2020 онд гарсан судалгаа гэх юм бол дэлхийд ерөөсөө 13,000 тийм уран бүтээлчд жилийн орлого нь 50,000-аас дээш орлоготой болчиход байгаа. Энэ болохоор баг жирийн зүгээр нэг офис ажлын жилийн орлогоос бага болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө амар уран бүтээлч яг Spotify-с ч юм уу стриминг хийгээд орлого нь үнэхээр байхгүй байгаа гэсэн нэг тийм асуудал байгаа. Тэгээд яагаад гэвэл NFT гарч ирсэн нь яаж өөрчлөлт нь ихлээр нэг дуу гаргана. Түүнийг одоо жишээлбэл нэг жишээ шүү дээ. 1000 хүнд сонсгоно. 1000 хүн сонсгоно гэхээр яг тэр дуугаа 1000 хууль гаргах чинь гэсэн. Тэгэхээр 1000 NFT гаргах чинь гэсэн. Тэгээд тэр 1000 хүнд л зарна. Дарахтаа та хідэр зархаа бол тэр уран бүтээл шийдэж болно. Тэгэхээр үнэхээр тийм яг ингээд хамгийн ингээд сонсох туртай фэнүүд нь ингээд үнэтэй ингээд бодлож авах боломжтой болчихсон. Тэгээ артистээр жишээлбэл ямар ашигтай болох вэ гэхээр мэдээж юу гэх юм. Фэнүүдтэй бол ингээ гоё юм үнэтэй юм зараад ашиглаж болно. Дээрээс нь
тэр одоо ингээд зарсан дуу тэр фэн ингээд сонсчлаа гэвэл өөр хүнд зарна гэх юм бол түүнээс ингээд хувь хүртэл гэж бас боломжтой л явж байгаа. А дээрээс нь фэн ч тэр дуу сонсонгуудаа за ингээд сонсоо болчихсон чинь өөр хүн сонсох гэдэг түүнийг ядарч боломжтой болчихсон. Тийм болохоор аль аль нэг юм тогтолцоос гарч ирээд байгаа. А бас нэг сонирхолтой тохиолдол гэх юм бол яг дуу хиймээр байна гэдэг мөнгөгүй байж байгаа. Гэх юм бол за ингээд би танд дуу сонсох эрхийг ингээд анхны нэгтэй болгож гаргангуудаа тэдрээс мөнгө аваад орлогоо олонгуудаа дараа нь тэргээрээ дуу хийдэг ч юм. Тийм тохиолдолд одоо ингээд ерөөхдөө бараг гараад эхэлчихсэн байгаа. Тэгмээр бид нар өдөр тутмын амьдрал дээрх одоо ингээд ализийн нэгтэй гараад эхэлчихсэн бүр ингээд буцлаад явж байна. Тийм иймэрхүү маа. Тэгээд аюун болоо ингээд нэг амар гоё яриа юм шиг боловч яг үүндээ бол бас нэлээд олон бас асуудал болж байгаа. Тэгэхээр хамгийн наацхан асуудал юу гэхээр жирийн хүн ингээ аав ихээр бас жоохон хэцүү. Яагаад гэвэл гэж нэг гэхээр ингээд түрүү ингээд дижитал мөнгөнд эсвэлтээр авах боломжтой байгаа. Яг зөвхөн доллараар ч юм уу yen-ээр ч юм уу авах боломж мэдээж байгаа. Гэхдээ маркетууд нь ихэнх нь тийм Ethereum ч юм уу те бараг 90% нь криптокурренсигээр арилж авдаг. Тэгэхээр саяны та зургийг ч юм уу саяны дуу хөтлөж авах юм бол юу гэх юм криптокурренсигээр төлөх хэрэгтэй болчиход байна. Яг доллараар төлөөд авдаг тиймэрхүү бас тийм сайтууд бас гараад ирсэн байгаа тэд ч гэсэн болно. Бас тийм байгаа. Тэгээд яг одоо 90% нь одоо жишээлбэл Ethereum үү те биткойн одоо 2 дахь биткойн дараах хамгийн алдартай тийм дижитал мөнгөний эсвэрт байгаа. Тэр жишээлбэл 90% нь одоо NFT дээр ингээд одоо Ethereum-оор ингээд борлуулагддаг гэж байгаа. Тийм учраас одоо ингээд яг сүүлд ингээд та нар харах юм бол тэг биткойноос илүүтэйгээр Ethereum-ийнх нь одоо ингээд ашигын хэмжээ баг одоо ингээд хит их хил байгаа. Энэ дэр жоохон интернет одоо орчоо. Яг одоо жишээл ийм цэнхэр нь юу шүү. Ethereum-ийн яг үнцгийнх нь өсөлт нь одоо ингээд сүүлийн 1 жил хиттэй хамаагүй өсөлттэй байна. Яг тэгэхээр Ethereum ашиглаад NFT худалдаалагдаад байна гэсэн. Тийм болохоор Ethereum гэдэг мөнгөд өсөлтийг ашигтай гэж үздэг юм гэсэн. Тийм болохоор яг ингээд амьдрал дээр хэрэглэн Ethereum бол яг гарч ирээд байгаа учраас ашигтай байгаа юм шиг хэлж болно. Одоо жишээ амар олон coin байгаа. Тэгээд ашиглахдаггүй үн цэнэгүй coin-ууд бол ямар ч үн цэнэгүй бол болоо явчихж байгаа. Тэгээд бас дээрээс нь юу гэхээр та яг криптокурренси гэдэг NFT худалдаж авлаа гэж бодох тийм юу гэдэг нь шүү дээ. Такс буюу те одоо хураамж нь бас их болчиход байгаа. Дунджаар $40-300 гэж байгаа. Тэгээд шинээр гарч ирж байгаа болохоор бас үнэтэй байгаа гэсэн бас нэг асуудал байгаа. Та жишээлбэл нэг урлагийн бүтээл за $1000 хөтлөж авлаа гэхэд даамдж $40 тийм бараг дунджаар $300 тийм хураамж нь төлөх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд яагаад тэгээд нэхлээр нөгөө нэг буруут нь юу гэхээр дахиад нэг блокчейн авчихна. Блокчейн агуу технологи байгаа. Агуу технологи гэдэг чинь бас маш их тийм юу шаардна. Энерги шаардна буюу те тог их шаардна. Тог их шаардна юу гэсэн үг вэ гэхээр олон серверүүд ингээд ачаалж байгаа. Та жишээлбэл блокчейн дээр энэ жишээлбэл миний NFT шүү гэдгийг одоо ингээд тэмдэглэх болгонд одоо яг тэр серверүүд ачаалаад их амар их тог идэт байгаа гэсэн. Тийм учраас түүнийх нь хураамж нь ингээд юм хүнтэй байгаа учраас тийм болоод байгаа. Тэгээд яг ингээд өөрчлөгдөн гэсэн яг сүүлийн тийм технологи гарч ирээд улам бас одоо ингээд үүнээс цааш нэлээд хямдраа явах. Ямар ч тийм асуудал одоо оролт байгаа. Бас дээрээс нь юу гэхээр тийм мэдхгүй хүмүүс хэцүүндээ тэгээд мэдж байгаа нууданд ороод одоо яагаад тийм тэгээ бас одоо яг бүүн болж байгаас тийм бол яг тав хугацааны асуудал гэж бодож байна. Тэгээд түрүү ингээ яг энэ таны өмчиг гэдэг батлна гэдэг тийм систем гэж ярьсан. Гэтэ яг бас нэг асуудал юу гэхээр ингээд яг баталгаагаа ингээд одоо яг энэ жишээлбэл таны өмч юм аа гэдэг ингээд баталдаг систем байлаа гэж бодоход яг ингээд бүтгэхийнхаа өмнө яг энэ яг орой зүйлээ хуурамч зүйлөө гэдэг бас түүнийгээ батлна гэдэг нь бас нэг өөрөө жоохон хэцүү асуудал болчиход байгаа. Юу гэхээр за би нэг дижитал камераар хийчлээ гэж бодъё те. Тэгээд за бүртгүүлчлээ гэж нөгөө нь бүртгээд авчлаа. Тэгээ үнэндээ би тэрнээс ингээд хулгайлцсан байж байна те. Тэрийг одоо жишээ яаж батлах вэ гэдэг нь бас нэг тийм асуудал бас байгаад байгаа. Энэ дээр бас одоо өөртөө яг хаа тэгээд тийм тусгай ингээ өөрийнх нь тийм маркетууд нь өөрсдөө ингээд бүтгэж авах та юмрсан. За энийг таны юм гэдгээ батлаа гэдэг одоо тийм маркетууд нь өөрсдөө ихэд ингээд батлаад яваад байгаа. Жишээл Монгол NFT ч гэсэн баг тэгж байгаа. Монгол NFT-г өөрсдөө энэ аль таны бүтээл гэдэг яг ингээд батлаа гэдэг. Хувь өдөө тийм платформод батлаад яваад байгаа гэж хэлж байна. Тэгээд бас хамгийн гол зүйл нь гэхээр хөл тогтолцоо байхгүй болоод байгаа. Тэгээ хин нэг угаас ингээд өдөрлөг байхгүй гэхээр нэг тийм болчиход байна. Тэгээд
биткойн ч гэсэн бас ялгаагүй баг. Тэгээд уг нь бол ингээд блокчейн гэдэг тохиол ямар ч удирдлаггүйгээ үүссэн. Удирдлаггүйгээ үүсээд байгаа болохоор ингээд сервер ч юм уу тийм ингээд хуурамч ч юм уу тиймэрхүү ингээд юмнууд эсрэх боломжтой бол явчихж байгаа. Тэгэхээр энийг ингээд бас хуулиар бас тийм хянах тийм ямар нэг юм бас байхгүй ялцч хэрэгтэй болоод байгаа болохоор энэ дээр бас нэлээд бас болоог байгаа. Тийм иймэрхүү асуудал бас нэлээд байгаа. Тийм зааварчсан тэгүүгээр юм миний бэлтгэсэн юмуд ингээд дуусч байна. Тэгээд тэр ашигласан юмуд гэх юм бол энэ дээр бас линкүүдийг оруулчихсан байгаа. Тийм за ингээд өнөөдөр яарсан миний хэсэг бол ингээд өндөрлж байна. Рекорд ингээд нэрт зогсоё.